Гадаад харилцааны яамны зөвшөлтсөл танхимдаа хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо. Монгол улс 1998 онд дөрвөн зүйлтэй хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хуулийг баталсан байдаг. Төрөөс хэвлэл мэдээллийн эрхчлөөг хязгаарласан хууль батлахыг хориглох, мэдээллийн агуулгад хяналт тогтоох зэрэг хэвлэл мэдээллийн эрхчлөөнд маш ерөнхий суурь хамгаалтыг тусгасан байдаг. Харин энэ удаагийн хуулиар илүү хэвлэл мэдээллийн эрхчлөөг хамгаалахад чиглэсэн гэдгийг салбарын төлөөлөл үзэж байна. Мөн нөгөө талаас зарим тохиолдолд хязгаарлалт тогтоосон шинжтэй байгаагч хэлж байлаа. Монгол улсын хэвлэлийн эрхчлөөний тухай хуулийн үндсэн зорилго нь маш эерэг байна. Агуулгын ч гэсэн хэвлэлийн эрхчлөөг дэмжихийн төлөө байгаа гэдэг нь харагдсан. Хуулийн 5 дугаар зүйл нь хэвлэл мэдээллийн эрхчлөөг хязгаарласан байдаг. Миний хувьд энэ заалтыг арилгах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ миний хамгийн том зөвлөмж бол тус хуульд маш олон ерөнхий зүйл байсан. Хуулиа нэлээд чангатгах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр эрэг талаас нь авч үзүүлээд тухайлбал сэтгүүлчийн их сурвалжийг хамгаалах, нийт сэтгүүлчдийг хамгаалах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрөөс хөндлөнгөөс оролцохыг хориглох, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуултыг бий болгох, хүлээмж зөвшөөрөх зэрэг нь маш чухал зүйл багтсан байна. Харин сайжруулах ёстой чиглэлийн хувьд нэгдүгээрт 5 дугаар зүйлдээ сэтгүүлчдэд үндэсний аюулгүй байдлыг нийт тэргуунд тавих ёстой гэсэн хөрсөн дээрээ буугаагүй хэд хэдэн нөхцөл байсан. Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах нь сэтгүүлчдийн хийх ажил биш. Энэ бол төрөлсөхийн ажил. Зэвсэгт хүчний ажил шүү дээ. Хэвлэл мэдээллийн тухай хууль нь хүний эрх, ялангуяа үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл мэдээллийн эрхчлөөнд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Иймд хуулийг баталгахаас өмнө өргөн хүрээг хамарсан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах нь чухал учраас энэ удаагийн хэлэлцүүлгийг хийж байгаа нь энэ юм аа. Бид нар 1998 онд хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хуулийг баталсан гэж бол ярьдаг. За угтаа бол энэ хуулийн хэрэгжилт бол олон судалгаанаас харахад бол огт хэрэгжилтгүй байгаа. Тэгэхээр энийг бол адилтгаж зүйрлэх юм бол хуульгүйтэй адилтгаж болно. За бидэрт өнгөрсөн 27 жилийн хугацаанд бол хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийг шинжилнэ хариулах хэд хэдэн хэрэгцээ шаардлага бол байсан. За иймдээ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч, засгийн газар, улсын хурлаас одоо хууль санаачлах бүр эрх хүрээнд бол хэд хэдэн хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн төслүүд бол санаачлагдаж боловсруулагдж байсан. За энэ удаад бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас хэвлэл мэдээллийн эрхчлөлийн тухай хуулийн төслийг бол улсын хурлд 1 сарын 23 өдөр өргөмөрсөн байна. За энэ төсөл дээр бол үндсэндээ бол харьцангуй ярилцаж болохоор төслөө гэж бол судлаачийн хувьд бол хардаг. Дагалдах хууль нь болохоор энэ хуулийн төсөл дээр 6 хууль байгаа. Харамсалтай нь энэ 6 хууль бол тун хангалтгүй. Юу ч өөрчлөхгүй. Хэвлэл мэдээллийн эрхчлэл гэдэг маш өргөн үрээтэй ойлголт. Монгол улсад нийт өнөөдрийн байдлаар 932 хууль хүчинд үйлчилж байгаа. Тэгээд дагалдах хууль дээр ингэж 6 хууль оруулж ирж байгаа бол энэ өөр судалгааг үнш. Судалгаа авахгүй учраас л оруулж ирж байгаа. Тэгэхээр дагалдах хуулиуд бол нэлийн хүчтэй яригдах хэвээр. Өөрчлөлөөр зөндөө зүйлүүд бий. Нөгөө талаас хамгийн гол асуудал бол хуулийн төслийн үзэл баримтлал дээр бид нар ярилцсан зөв. Ямар хүрээнд хэвлэл мэдээллийн эрхчлөөг шийдвэрлэхийг хамгаалах юм. Бусад эзэмшил их сурвалжийн асуудлын үйлдэл тусгадлаа гэхэд ахаад үүсэж байгаа нөхцөл байдлууд биш олон нийтийн радио телевизийн өргөн нэвтрүүлгийн гэдэг ч юм уу эсвэл шинээр батлагдах шүүлүүлэгч эрх зүйн байдлын тухай хууль магадгүй те гэх мэт тэр одоо ямар хүрээнд оруулж хүү гэдэг юм балансын асуудлыг бид нар бас энэ үзэл баримтлал дээр бол ярих нь хэрэгцээ шаардлагатай байсан. 2024 онд Монгол Улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэд хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Эхний төслийг 2024 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан. Энэ ажлын хүрээнд их баригчид үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөтэй холбоотой олон улсын стандарт нийцсэн хууль боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж ЮНЕСКОд ханджээ. Үүний хариуд ЮНЕСКОны хууль ба ардчлал төвтэй хамтран Монгол улсад хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн төслийг боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.